За бараг 3-7 хоногийн өмнө улсын их хурлын гишүүн Батцаанд нэгэн сүртэй мэдээлэл хийсэн билээ. Уг хүний төрхөнч бас л сүртэй л хүн дээ. Олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн баг офшорт байгаа данс мөнгөний хэмжээ харилцагчдын нэрсийг ил зарлж байгаа. Монголоос зугтсан хөрөнгө офшорт олон саяараа байгаа нь илэрч байна. Энийг нэртэй улстай нь тун удахгүй баримттай зарлах болно гэдгийг та бүхэнд дуулгая. За тэгээ юу болов? Бараг сар өнгөрлөө. Женко бодлогын нэр дээр 58 сая доллар байдаг юм байна гэсэн нотлох баримтгүй ганцхан шууган гарч ирлээ. Чухам үүний төлөө мэдээлэл хийсэн юм бол Жанавсрын прокурорын хүүд итгэх хэрэггүй ч болж байгаа шиг. 58 сая долларыг өнөө цагийн бизнесмен хүнд бол инээдтэй мөнгө л дөө. Азийн тэр бомбнуудын жагсаал дотор Женкогийн нэр явж байсан санагдах юм. За тэр нь ч яах вэ? Хамгийн гол нь тэр олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн баг гэдэг тодорхойгүй нэртэй команд нь яахлаараа тэр гоё шууган дэгдэх офшор баримтуудаа олон нийтэд дэлгэж тесрэлт хийлгүүгээр ганцхан Батцаанд л мэдэгдээд өнөөг нь бараг сар шахам таг дуугаа дарж байсан. Ямар ч өрөмдгөө 58 сая гэсэн тоог гаргаж ирвэ гэдэг нь харин өөрөө их сонирхол татах асуудал юм. Өнөө Женко ч гэсэн нэг тгийг нь орхисон байж тээ гэж ирээд хуурчж байгаа шиг. Өмнө нь мартсан сая долларын асуудлууд офшор баяр зохицод Рио Тинтогоос өгсөн сануулгаа гэж хүмүүс хардаг. Мөнгө өгсөн хүмүүс тэрийг мэдтэйгээ таагаад. Үнэхээр ч тэрхүү сануулгаас хойш оюутлогын гэрээ шуударч нохон замаар орчиход байгааг бид хүн харж байгаа. Харин өнөөдрийн 58 сая офшор доллар гэдэг хоосон шуум 5-7-оос авраа датаа гэсэн сануулга юм биш байгаа гэж харагдаад байна. Очиж ганц Женко офшортой байв гэжтэй. Тэрээр бодсноор ноён Батцаанд нь 5-7 асуудалтай хар шийдвэр холбогдоогүй юм бол өөр хүмүүсийг зарламаар та. Түүний нэр 5-7-той холбогдож баахан шахааны дугуйч шиг юм сонсогдол байсан. За тэгэхээр ноён Батцаанд та олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн баг гэж юу болох тэд нар хэрхэн зөвхөн өөрчлөлт мэдээлэл өгдөг талаар тайлбар хийхгүй юм бол таны улыг шахах хэрэгтэй болдог багтаа энэ ч одоо. Монголоор монголчуудаа өмгөөлнө гэдэг чинь таны сонгуулийн ураа мөн шиг санагдах юм.